гол одоо юу багасаа зодтолтоод эхэлдэг гэдэг юм уу те тэгвэл тэр чинь нөгөө нэг юу нэлээд одоо ир хүн болох шинжтэй байгаагийн нөгөө дааврын маань үйлчилгээнд тэнд явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр гол хэрэгтэй даавар маань баг хэрэггүй үед 17-8-тай үед альбил дээр хүрчээсэн аа. Тэгэж аваач байгаа шүү дээ. Тэгээд цаашаа тэрнээс цаашаа баян буурчдаг юм байна. Тэгтэл одоо янз бүрийн юм шинжлэх ухааны алт ардын хэмжлэлт имлэхээ яваагаар бол одоо тэрийг бас зохих хэмжээнд унахчлгүй байж байх нь бол эрэгтэй хүндээ бол чухал байгаа байхгүй юу. За тэгээд сая анхаа ингээд энийг тайлбарласан энэ КР гэдэг цөмийн нэгэн газрын том эрдэм шинжилгээний хүрээлэн гол энэ өндөр технологийн үйлдвэрүүд байна солонгосын. Энд одоо энийг бүтээж байгаа. Тэгэхээр энэ эдний гол онцлог нь юу юм бэ гэхээр ургамлаас жишээлбэл одоо ингээд бид нар царун буцалгаад уулаа гэхэд тэр байгаа хортой юм хоргүй юмтай бүгднийг л аваад хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгээ хортой нь бол одоо хасил өгдөг юм уу яа гэв. Тэгэхэд энэ өндөр технологи гэдэг чинь юу вэ гэхээр тэр чинь бүр атом молекулын төвшөнд судалж байгаа хортойг нь ялгаж хаяад яг хүнд хэрэгтэйг нь авдаг учраас бидний одоо энэ атомын бүтээгдэхүүнүүдэд ирж байгаа энэ нүүрний тосонд хүртэл хамгийн зөв хэрэгтэйг нь бүртэйг авчиж байгаа учраас үр дүн нь илүү сайн байна. Тэрнээс их зах зээл дээр бол одоо өндөө тэгтэл сая даавар маань ингээд нас явах тутам буурдаг гэсэн. Тэгээд нэлээд 50 гараад ирэхэд бол ер нь бас эмэгтэй хүний цэвэршилт гэдэгтээ төстэй процесс бас хүний биед явагддаг гинэ. Эмэгтэй хүний бие. Тэр нь болохоор одоо мэдээлж таньр одоо техникийн бодлоос эхлээд дахлаа унан ихэд энэ хүчийг нэмэгдүүлэн дахлаа хэмжин цэвэршилтийн одоо тийм шинж тэмдгүүдийг одоо байх болгох юм уу баг болгоно. За тэгээ одоо нөгөө насын хот буурдаг гэдэг нь 20-аад наснда хараа нөгөө тестостерон дааврын хэмжээ одоо их байсан бол 30-аад наснаас эхлээд багасаад 40-аад 50-аад 60-аад тэгээд ингээд буураад эхэлдэг. Энэ болохоор эндокринологийн сэтгүүл гэдэг дэлхийн сэтгүүлийн 2013 оноос авсан юм байна. Гэтэл 60-70 наснда ч гэсэн энийг буцаагаад одоо өндөр байлгаж өсгөх юм боломж бол одоо энэ бүтээгдэхүүн гарсан учраас одоо бид нар идэвхтэй байж болно. Тэгээ солонгосынхаа сайтн дээр энэ төр яг аль биесны нэр нь одоо өөртөө ихтэй өдрийн бэлтгэл гэж. Тэр өөртөө ихтэй байдлыг чи юунд хэлж яанаа гэвэл одоо ингээд нөгөө ерөөсөө энэ хүн яг хэрэгтэй тэр чадлын нь бол хэвээрээ байна гэсэн үгийг хэлж байгаа шүү дээ. За тэгээд одоо энэ үндсэн эрэгтэй хүний үндсэн бэлгийн гормон болох тестостерон нь болохоор ингээд ер нь эмэгтэй хүнд ч гэсэн жоохон бас байдаг юм байна. Гэхдээ эрэгтэй хүнд бол их байж байдаг. Тэгээд энэ төмсгөн дүүс бий болно. Эмэгтэй хүнд бол өдөржин бий болдог. Өөрөөр хэлбэл болцоход үүсдэг юм байна. За тэгээд хүний шин чанарыг бүрдүүлнэ. Одоо тэгээд цаадаа одоо сахад үс ихтэй байх, хүч чадaltaй байх, малчинтай байх. Тэгээд нөхөн өчгөн эрүүл мэнд одоо гол өөр юм байж босод өөрөөр гэх юм бол одоо ингээд ясны нектрал улаан ис цуснд улаан бомб бий болж явах явцыг сайжруулна. Өөх гэлээ гихт чинь нөгөө ганц үзээгээрээ өгөлтөх ч юм уу тэгэхгүй ер нь бол ингээд биеэрээ ингээд жигд одоо ер нь байхад энэ тустай сэтгэл санаа болон биеийн ерөнхий эрүүл мэндэд сайн. За тэгээд цаашаа буурж идэх гэсэн тэгээд энэ төвшин нь буураад тэнцвэргүй болох нь бол хүний сэтгэл санаагаар нагахаас эхлээд эрүүл мэндийн асуудал хүргэж яадаг бол одоо бид нар нөгөө өөртөө ихтэй байж болно гэж хэлсэн байна. Тэгэхээр за бодлого хашаангор гэж юм ургамал байна. Улаан хүн архаатай. За хүн архаатай талаар бол одоо
манай дараагийн авнуудад бүгд мэднэ тийм. Бодлого хашаан гормон болохоор тестостерон багасгаас сэргийлнэ. Удаан хугацаанд давталыг сайжруулна. Ядрааг багасгах нь айлталтыг сайжруулна, цасны эргэлтийг сайжруулна. Антиоксидант үйлчлэгээ тийм. Ийм хоёр мундаг гормон олсон тэгээд босод авч байгаа шүү дээ. Одоо цэвэрлэлтийн эсрэг бодлого хашаан гормон өөрөө үйлчлээ. Тэгээд энэ нэмэлтээр хар макагийн цацмгийн унтдаг L-аргинин гэдэг юм маань хуурсан хар шашны унтдаг хасарван бид нар хасарван гэж юм санаж байна. Тэрний тийм нохош одоо эсгсэн улаан хүн ахаад төрөөс нь унтдаг гэж байгаа. Тэр энэ одоо ер нь ямар ч ногоо хүнс сүү цагаан дээр бол эсгэж хэрэглэх нь бол хүний амьдралд бол одоо хүний эрүүл мэндэд хамгийн сайн байдаг юм эсгсэн бүтээгдэхүүн. За тэгээд энэ Солонгос улсын хүнс эмийн аюулгүй байдлын яамнаас саяын хоёр бүтээгдэхүүн хоёр гол түүхий эдгээр тус тусад нь баталсан функционал түүхий буюу эрүүл мэндийн үйлчилгээтэй байна гэдгийг баталсан одоо тийм хэрэгцээгээ олгосон байгаа мөн хоёр төрлийн патент авсан бүтээгдэхүүн байна. За тэгээд хэн шиг хэрэглэх вэ гэх юм бол одоо нас ахаад одоо нөгөө цэвэрлэлтийн үе гэдэгтээ төгсөж байгаа гэдэг юм уу тэр үед ажилласан хүн өөртөө хэдхээ хадгалахыг хүсэж байгаа хэрэгтэй бид их одоо ажлын ачааллаас одоо бас гарахыг тэрэнд өөрчлөхгүй байхыг хүссэн хүн. За тэгээд тэр цэвэрлэл болно гэдгийг ойлгомжтой юм чинь тэрнээс өрчлөн сэргийлж өчигдөртөөс гэх юм уу хэрэгжих хэрэгтэй байна. Тэгээд давтлагаа дэмжиж сайн давтлагатай эрүүл сард байхыг хүсэж байгаа хүн бүхэн одоо хэрэглэх ёстой. За тэгээд мөн ийм дээх шалтгаануудын улмаас ер нь эрэгтэй хүнд сайн юу вэ? Хилээч өөр найзуудаа би юу уух вэ гэж байгаа хүн байвал одоо нэг яахна. За тэгээд ядаргаа бич хүчээс ирээ. Тэгээд нас явсан үедээ бол одоо нэг бас ерөн сараараа даахыг хүсэж залуу бич хүчээ таахлах гэж байгаа юм байна. За тэгээд найзууд нь болохоор бодлого хашаан энэ болохоор 105.6 мг улаан хүн ахаад жинсэн низаа гэдэг юм байцаа тийм жинсэн гэдэг нэртэй шүү дээ. Жинсэн низаа гэдэг гол байцаа дээр өөрчлөлтийн чанартай болсон юм байна. Тэгэхээр эдгээр нь болохоор ингээд хангалттай хэмжээгээр байдаг. Тэгээд энэ дотор нэг 30 жижигхэн ууттай нэг иймэрхүү 30 ууттай байгаа. Дотроо 3 грамтай тэгээд өдөрт нэгийг уухаар ингээд энэ бол ингээд сарын хангамж байгаа. За тэгээд хадгалах хугацаа 24 сартай гэдэг ингээд байж байна. За тэгэхээр энэ ингээд Солонгостой ингээд 2400 оны үетэй 31 мянган PV оноотой байна. Тэгээд яг ингээд захиж авах ахлыг үйл одоо ингээд бас захиж авах болно. За баярлалаа та бүхэнд.